Ардчилсан намын шинэ байрны шав тавих ёслол өнөөдөр Яарамгийн Дэнжид боллоо. Ингэснээр ардчилсан нам өөрийн эзэмшлийн барилгатай болж байгаамаа. Ардчилсан нам одоогийн байдлаар өөрийн эзэмшлийн барилгагүй бөгөөд намын олон нийтэд харилцах мэдээллийн төв нь шинэ дэвшилтэт холбооны байранд түрээсээр байрлаж байгаамаа. Мөн намын хэрэг эрхлэх газар ардчлалын өргөнд урсгал зардлаа төлөн байрлаж байна. Харин Яарамгийн Дэнжид шаваа тавьж буй намын шинэ байр ашиглалтанд орсноор өөрсдийн эзэмшлийн намын байртай болж байгаамаа. Ардчилсан намын шинэ байр нийтдээ 3 блокоос бүрдэх бөгөөд 10 давхар офисын байр болон хурлын танхим, спорт залнаас бүрдэж байгаамаа. Барилга эх оны 12 дугаар сарын 6-ны өдөр ашиглалтанд орохоор төлөвлөгдөд байна. Барилгын ажлыг хөрс зан компани гүйцэтгэх юм а. Өнөөдөр ингээд Арс намын шинэ төв байрны нээлтийн ажиллагаа болж байна. Тэгээд энэ байр маань эрх хавар эхлээд Арцсан өсөлтөнд 30 жилийн өмнө ашиглалтанд орно. Тэгэхээр ийм учраас энэ одоо бас одоо барилга маань гол нь Арс намын гишүүдийн одоо хайдахтай орчинд ажиллах, за үйл ажиллагаа явуулах, тэр орчныг бүрдүүлэх зорилгоор одоо эхэлж байна. Тэгээд 30 жилийн түүхэндээ Арс нам яг өөрийн гэсэн ийм одоо тоглог орчин байргүй явж ирсэн. Тэгээд анх удаа одоо ийм тоглог одоо байр орчинтой болох ажлыг эхлүүлж байна. Тэгээд одоо энэ ажил эхэлж байгаад бас сэтгэл өндөр сайхан байна. Өнөөдрийн арга хэмжээ бол энэ сайхан шинэ нийслэл Улаанбаатарын одоо яг ингэрт Яарамгийн энэ сайхан газар манай ачилсан байр маань шинэ байр маань баригдах гэж байна. Тэгээд нам маань 28 жилийн дараа өөрийн гэсэн байртай болох гэж байгаа. Бүтээн байгуулалтыг манай компани бас энэ бүтээн байгуулалтанд оролцож их гэж байгаа бас миний хувьд баяртай байна. Ягаад л өөрөө бас намын гишүүн ажлын буйнд Японд явж байсан. Анх одоо Японд Улаанбаатар дөрөвдөө Японд явжсэн бол бас арчилснаа бас улсын хурлын гишүүн болж байсан. Тэгээд энэ намынхаа байрыг манай компани энэ жил ингээ барьж байгаад баяртай. 2 жилийн өмнө ардчилсан намын даргын сунгаа орон даяар өрнөхөд одоогийн ардчилсан намын дарга Эрдэнийн мөрийн хөтөлбөрт намаа байртай болгоно гэсэн зүйл заалт тусгагдсан байдаг нь за ийхүү ажил хэрэг болох эхлэлээ тавьсан нь энэ юм а.